За энэ удаагийн тодорхойлох ярилцлага бид төлөвлөлтөд тэмцэх COP17-гийн асуудлаар бид ярилцах гэж байна. Тэгэхээр 2026 онд Монгол улс Улаанбаатар хотод төлөвлөлтөд тэмцэх COP17 олон улсын баг гурал зохион байгуулна. За энэ асуудлын ерөнхий бэлтгэл ажил ямар шатандаа явж байгааг бид COP17 баг гуралыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаны дараагаас бид тодорхойлоод танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг. За, ер нь энэ ажлыг зохион байгуулахын бэлтгэл ажил ямар шатандаа явж байгааг та үзэгчд манаас мэдээлэхгүй юу? За, бэлтгэл ажлын хувьд бол эхний бэлтгэл ажил бол мэдээж нэгдсэн үндэсний байгууллагын нарийн бичгийн газрын дарга нартай хийх гэрээ хэлцээр энэ гэрээ хэлцээг манай гадаад харилцааны яам хийгээд ер нь бүрэн дууссан. Одоо бид нар хурлынхаа зохион байгуулалтын ажилд орсон гэсэн үг. За, хурал болох газар бол сонгогдсон байгаа. Үндэсний цэцэрлэг төрөлнгийн зүүн талд бид нар 30 га талбайд 8 га байгууламж одоо төр байгууламж бариад энд хурлыг зохион байгуулна. Энээс гадна санаачлалууд дэвшүүлэх ёстой. Энэ санаачлал гэдэг маань энэ хурлын үеэр бид нар юу ярих вэ? Ямар санаачлал дэвшүүлэх вэ? Ямар хэмжээний хөрөнгө оруулалт оруулж юу шийдэх вэ гэдгийг бэлдэх энэ ажил байгаа. За хурлын барилга байгууламжийн бэлтгэл ажлын хувьд гэх юм бол дэд бүтцийн ажлууд ерөнхийдөө 50% хийгдсэн байна. Тэнд бол цэвэр болон бохор усны шугам татагдана, цахилгаан татагдана, мэдээж интернет татагдана. Энэ ажил нэг 50% явж байна. Бүх хувийн хвшлүүд хамтарч ажиллах хэрэгтэй. Бид нар тэр боломжийг бүрдүүл. Ямар хэмжээний орлого олох вэ, яах вэ? Бүгд ингэ энэ болгон дээр бид нар айлхаар аж ахуйн нэгжүүдтэй, за тур оператор компанид бүгдэнд мэдээлэл өгөөд ингэ хамтрах юм явна. За тэгэхээр манай ажлын албаны гол зорилго бол за энэ COP17 гэдэг хурлыг ашиглаад дэлхийн анхаарлын төвд ирснийхаа дараа бид нар ямар Монгол улсад хэрэгцээтэй том төслүүдийг ямар санаачлагын дагуу хийх вэ гэдэг дээр ажиллаж байна. Энэ бол санаачлагуудаа бид нар 10 сард эцэслээ зарлана. Тэрний дараа ингээд хариуцсан уулзалтуудаа хийх юм гэсэн. Яг ер нь нийт хурлын ажлын нэг 50% бол хийцэн гэж ойлгож болно. Одоо биднэрт үлдсэн хугацаанд үлдсэн 50% хийх бүрэн боломж байгаа. Урт хугацааны өгөөжийг ер нь та бүхэн маань яаж харж байгаа вэ? Мэдээж тухайн зохион байгуулж байгаа улсд бол мэдээж өгөөжтэй учраас энэ хурал зохион байгуулж байгаа. Олон улсад бас Монгол улсыг яг энэ урамсгалын цөжилтөд тэмцэх дуу хоолойгоос нэгдэж байгаа томоохон бас нэг гарц гэж харж байгаа шнэ. Одоо энэ нэг жилийн дотор л бид нар өөрсдөө хэр санаачлагтай ажиллаж, хэр олон орныг тэр санаачлагуудаа татан оролцуулж, ямар хэмжээний мөнгө санхүү босох хэмжээний амлалтууд авч чадна. Тэр хэмжээндээ урт хугацаанд бидний үр хөвөж харагдана. Бид нар бол ер нь тэр нөгөө газар ус мод гэсэн санаачлаг дээрээс нь бизнесийн одоо бизнес план буюу хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдтэй яаж дэмжих үү гэдэгт нийлүүлээд нэгээс 1.5 тэрбум доллар босгох гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ энэ ийм онцлогтой. Одоо COP17 бид нар дараа жил 8 сарын 17-наас 28-нд хийгээд дуусахгүй. Тэр COP дээр COP18-ыг хийх одоо улс сонгогдно. Тэр хүртэл бүх хурлыг манайх авч явна. Тэгээ COP28-ыг одоо ер нь олимп шиг ингээ нэг залгамжруулж өгдөг шүү дээ. Тэгж өгнө. Манай дээр бас COP16-г Сауди Арабын одоо байгалийн сайд ч юм уу хин нэрхийн сайн мэдхгүй бид бол хунтайжийг нь урьж байгаа. Ирээд манад санаачлага манад хүлээлгэж өгнө. Бид нэр цаашаа 28 хүртэл авч явна. Энэ хугацаанд хурал даргална гэдэг хугацаанд энэ хугацаанд бид нэр нөгөө мөнгөө өөрчлөлөд босгоо төслөө хэрэгжүүлээд явна. Ер нь энэ төслөө бид нэр 5-10 гэсэн ойшттайгаар хэрэгжүүлэх гэж харж байна. 2026-ны төсөв хилдэж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд мэдээж энэ COP17 зохион байгуулах төсөв мөнгөний асуудлыг бас суулгаж өгж байгаа. Энэ мэдээллийг та бас ер нь 255 тэрбум төгрөг суусан байна. Тэрний 150 тэрбум нь барилга байгууламж. За үлдсэн 37 тэрбум нь тоног төхөөрөмж. За үлдсэн нь болохоор урсгал зардлага. Нийт 255 тэрбум. Тэгэхдээ нэг юмд ойлгох хэрэгтэй. Ингээд нэг юм үрэх гэж байгаа юм шиг яриад байгаа. Энэ урсгал зардал гэдэг бол мэдээж зардал гарч байгаа. За нөгөө 150 дээр нөхөн 67 217 тэрбум төгрөг хөрөнгө энэ үлдэнэ. Засгийн газарт үлдэнэ. За биний ярьсан тэр том байгууламж байгуулагдсанаар бид нэр дэлхийн экспо хүлээж авах хэмжээний зохицолбортой болно гэсэн үг. За тэрийг цааш нь тэрийг одоо ингээд нөгөө тэр чинь нөгөө төр байгууламж гэдэг чинь буугаад усраад ингээд бас энэ тийм нүгүүд явж болно гэсэн үг. Тэгэхээр энийг цаашдаа засгийн газар хотоо хэл шийдэх байна. Яаж ашиглах вэ? 6-аас 10,000 хүлээж авна. Тэгэхээр хүмүүс ингэж хэлд энэ олон мянган хүнийг хүлээж авах хүчин чадал нийт Улаанбаатар хотод мөн байгаа болоо гэдэг нэг юм эргэлзээ тэнэгэлзтэй байна шүү дээ. Гэхдээ одоо 2 сая хүн амьдарч байгаа шүү дээ. Тэгээ 2 сая хүнд чинь 6
мянган хүн гэдэг чинь хэд вэ? 10 мянган хэд вэ? 2 сая чинь 10% чинь 200 мянга үстэй. 2 сая чинь 1% хэд вэ? 20 мянга үстэй. Тийг бид нар нэг 0.5 хүн амын 0.5% тэнцэх хэмжээний хүн багтааж ингэхгүй байна гэж байхгүй анзаарчихгүй. Нисэх мят иргэний агараас тодруулсан энэ бол нэг тийм том тоо биш гэж. Яг хөө бид нэг та яриад байдаг юм нэг асемт холбоотой зочд буудлын яриад байдаг шүү дээ. Тэгэхээр сая одоо би үл энд олцсон бол мэдэхгүй байгаа. Гэхдээ нөгөө GCI 4500 зочин хүлээж авсан гэсэн. Тэгэхээр бол зочд буудлуудын холбоо за тэднэртэй ярьсан бид зочд буудлын хөдөлгөөлөлт нэг тийм төрөлтгөө байхгүй. За тэгээд ер нь бол тэгэл 10 мянган хоолоо зархаал бод. Юм уу зархаал бодох хэрэгтэй шүү дээ. Тэг гэж л энэ хурлыг ер нь хөгжиж байгаа оронд хийдэг. Тийм ч учраас бүгд мөнгөө төл гэдэг. Ийм л бас ойлгон тийм. Та бүхний яг тооцоолж байгаагаар яг бүрэн одоо бүтээн байгуулалт гэдэг юм уу бэлтгэл ажил яг хэдийн хугацаанд бүрэн дуусаад нүүбүүд ер нь үлээлгэж өгöd үйл ажиллагаа хэлэхэд бэлэн боллоо гэдгээ ер нь зарлагаар төлөвлөж. 7 сарын 1 тэгжиж л яа. Ер нь нүүбөөс чинь 5 сард ирнэ штэ. 200 хүн бүртлэх юм. Тэгээд тэдний явц хамт юм уу хийгээд за яг 7 сарын 1 нь ер нь бид нар чинь 8 сарын 17 чинь 7 сарын 1-нд төлөвлөж өгөх даалгавартай. За бидэнд ярьцлагчнууд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа хэрхэн үзэгчтэй. Тэгэхээр энэ удаагийн тодорхойлгоо ярилцлагад маань Монгол улсад 2026 онд болох цөлжилтөө тэмцэх COP17 одоо баг хурлын ерхий бэлтгэл ажлын талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. За энэ хуралд одоо 6-аас 10,000 орчим хүн бол ирнэ гэсэн урьдчилан тооцоог бол гаргаж байгаа. За үүнд бол мэдээж нэгдсэн үндэсний байгууллагын одоо бүрэлдэхүүнд бол нэг 400 орчим хүн яг нэгдсэн үндэсний байгууллагаас бол оролцсон. За тэгэхээр энэ том хурлыг одоо огтж хийж байгаа бэлтгэл ажил дээр одоо зөвхөн нэг улс биш. Одоо энэ бүх улс орны оролцоо чухал. За дээрэс нь Монгол улсын одоо оролцоо хамгийн чухал одоо иргэн хувь хүн аж ахуйн гэж бүгд энэ одоо баг хурал дээр бол одоо оролцож өөрсдийнхөө үүрэг оройлыг бол одоо гүйцэтгэх ёстой гэдэг зүйлийг бол зохион байгуулах орноос бол мэддэж байгаа. За үзэгч та бүхэндээ COP17 бэлтгэл ажлын талаарх тодорхойлох ярилцлагыг хүргэлээ анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.